За сайн байцгаана өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ сар шинийн 9-ний мэнд хүргье. За тэгэхээр миний талаар асуудлаар энэ тэмдгүү үзэл бодлоо илэрхийлсэн намайг ойлгож дэмжиж байгаа хүмүүс бас үнэхээр их байгаад их талархалтай байна. Нөгөө талд эсэргүүцэж байгаа, мөн дөрөөлж байгаа троллууд бүрч их байгааг би маш сайн мэдж байна. За тэгээд гэрээсээ лайв хийж байна. За дөнгөж саяхан манай улсын их хурлын ёс зүйн дэд хорооны дарга хэрлэн гишүүн ярилцлага өгсөн байна. Намайг ард түмнээс уучлалгүйчвал ямар ч одоо өргөдөл гомдол ирсэн тэрийг бол одоо хэрэгсэхгүй болгож болдог ийм хуулийн заалт байгаа гэж бас ярьсан байна. Уужраад жоохон тайвширхаараа уучлалгүй нүзээ гэсэн байна. Ер нь бол би маш тайван байна. Хулгай орсон цагаас би маш тайван байсан. Гэхдээ нэг юмыг албан ёсоор хэлэхэд би хинээс ч уучлал гуйхгүй. Учир нь гэвэл би хин нэгнээс уучлал гуйгаад байх хэмжээний ямар ч буруутай үйлдэл хийгээгүй. Миний гэрт шинийн нэгний өдөр хүн бүр баярлаад, хүн бүр амтан ах トゥ утэйгээ золгоод, өтгөс буурлуудтайгаа золгоод, шинлээд, баярлаад, Монгол ёс зан заншил, өв соёл, өв уламжлалаа дээдлээд золголт хийгээд явж хахад зохион байгуулалттай этгээдүүд миний гэрт дайрсныг мэдээд би хизэж баярлахгүй, таач мөн баярлахгүй, троллууд ч баярлахгүй. Троллууд бол бүр үхэлтэн. За би энэ мэдрэмжийг гаргах эрх нь надад бий. Үндсэн хуулиар олгогдсон хүн уг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэд үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа. Би хэдийгээр улсын хурлын гишүүн болсон нь би хүн байхаа болсон гэсэн үг биш. Би улсын хурлын гишүүн гэдэг өөрөөр хэлбэл ард түмнийг төлөөлж, тэдний дуу хоолойг одоо илэрхийлж, тэдний дуу хоолой болж, тийм үү, тэдний эрх ашигын төлөө ажиллана гэж тангараг үргэсэн ч гэсэн би хүн байхаа болно, мэдрэмжээ илэрхийлэхэ болно, тийм ээ. Надад баяр гуйныг юу ч тохиолдсон би гишүүн хүний ингээд дүлий дүн баригоод ингээд би амаа хамхиад нүдэ чимхэд чихээ бүглээс сууж ингэж тангараг өргөөгүй юм аа. Тийм учраас өнөөдөр миний гэрт дайрсан асуудлыг би сошиал дээр угаасаа л би бүхэл юмаа тэгдэг. Тэр зангаараа л би тавьсан. Тэгсэн чи яасан? Харин эргээгээд муухай монгол хүмүүс яаж над руу дайрав? Амьд болон амьд биш, бодит болон бодит бус троллууд над руу яаж хэдэн саяараа сөргөлн дайрж байна? Өнгөрсөн хугацаанд би маш олон дайралтуудыг твцээр л ирсэн. Тухай үед нь бас л адилхан өөрийнхөө одоо сэтгэл мэдрэмжийг гаргасаар л ирсэн. Энэ удаад ч гэсэн би тэгсэн. Би ямар ч иргэн хүнийг зүгээр мөрөөрөө амьдарж байгаа, мөрөөрөө хөдөл мөрлөө цайн сахны төлөө зүтгэж байгаа иргэн хүнийг би очоод толгой чихрүүн чичлээд, элдвээр хилээд чи мал гээгүй. Энийг бол эрүүл сарвал ухаантай ямар ч хүн хараад ойлгоно. Ямар ч хүн хараад мэдэрнэ. Ямар ч хүн хараад нөхцөл байдлыг үнэлж дүгнээд энэ хүн ийм нөхцөл байдалтай байна, инх нь аргагүй штэ гэдгийг бүгд ярьж хэлж байна. Харин хэн өнөөдөр намайг мэдрэл муутай, сэтгцийн өвчтөй, ёс зүй ярьж дайж гэн гэхээр зэрэг нөгөө л даалгавартай, эцсийнхаа даалгаврыг биелүүлж байгаа троллууд. Би троллуудад тэнэг мангар байгаагийн, тийм үү? Өөрсдөөс нь хулгайлж байгаа хүмүүсийн, тийм ээ? Өөрсдийнх нь боломжийг өөрсдөөс нь хулгайлаад явж байгаа хүмүүсийн хусмын төдий юмд үнэнч тролл хийж, үнэнч боолн болж байгаад би харамссан. Тэр тухай өмнө нь хэлсэн. Би яагаад энээс уучлах хэвстэй? Би хинээс ч уучлах гоохгүй. Би миний гэрт хулгай орсонд би уучлах хэвстэй юм уу? Миний гэрт хулгай орсныгоо хэлэхэд өчнөө олон троллууд намайг нэмж доромжилсанд би өөрөө уучлах хэвстэй юм уу? Би хинээс ч уучлах гоохгүй. Би уучлал гуйх ямар ч ёс зүйн алдаа мадагтай тийм ажил үйлдэл хийгээгүй. Ёс зүй ярьж байгаа хүмүүс өнөөдөр өнгөрсөн 4 жилийн хугацааны парламентыг бодъё. Та нарын охтыг хүчирхийлдэг, та нарын охтуудыг удаа дараа хүчирхийлэн доромжлон гутаасан эрэгтэй гишүүнийг та нар хинчин эсэргүүцэж ёс зүйн хариуцлага гэдэг юмыг ярьж чадсан. Эрэгтэй, эмэгтэй, ээж, аавууд хинчин ярьж чадаж, хинчин өргөдөл өгж, хинчин тултал нь явсан юм бэ? Би иргэн байхдаа явсан шүү дээ. Би иргэн байхдаа та бүхний охтын
эрх ашиг хамгаалахын төлөө яваад өөрөө харин яалаа зохион байгуулалттай олон эмэгтэйчүүдэд левчийг шийдүүлээд зогсож исэн. Өнөөдөр ямар мундаг ёс зүй мэддэг улстай болсон юм бэ? Улсын хурлын гишүүн нь ордон дотор амь насаа учир битүүлгээр алдахад, улсын хурлын гишүүд нь нэр холбогдоход хэн ч ёс зүй ярьсан юм бэ? Та нарын хүчлийн төлөө, энэ монголчуудын амьдралын сайн сайхны төлөө зориулагдах ёстой хүчлийн банкны хүчлийн бүх зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн сангууд, боловсролын зээлийн сан, өөр юу байдгийг бүхий л энэ бүх сангийн чинь бүх улсын хурлын гишүүд өнөөдөр сайд болсон сууж байгаа. Бүх сайд нар чинь тоноход хэн чин ёс зүй ярьсан юм бэ? Хэн чин өргөдөл гомдол гаргаж, хэн чин ингэж сүргэлэн тэдэн рүү дайрсан юм бэ? Өнөөдөр улсын хурлын хамгийн газарт би гомдол гаргахад уучлаарай, урд хожид хизээч улсын хурлын гишүүний гэрт ингэж хулгай орсон үүх түүх байдгүй учраас бид нар яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна гэж сууж байгаа. Та нарын боломжоос хүртэж хулгайлж, та нарын эдлэх ёстой боломжийг төдийгөөс өдийг хүртэл олон жил хулгайлж, хумсалж, цусалж ирсэн гишүүд чинь өнөөдөр хідэн тэр бомтон болоод өнөөдөр Монголын нийслэлийн орон нутгийн бүхий л бүсүүдэд өөрсдийнх нь бизнес цэцэглэн хөлжиж, та нарын тэдний худалдан авагч, үйлчлүүлэгчд, өшөө улам нэмж баяжуулагчд болоход хэн ч тэдэнтэй ёс зүй ярьж чадсан юм бэ? Хэн ёс зүй ярьж, хэн тэднэртэй үүрэг хариуцлага ярьж чадсан юм? Миний мэдхийн энэ парламентод орж ирсэн цагаас та нарыг төлөөлж, энэ улсын хооронд та нарын дуу хоолой болж, та нарын эрх ашигын төлөө ажиллана гэсэн хүмүүс чинь нэг ч ган хийгээгүй, битгий хэл нэг ч удаа хуралдаа суугаагүй гишүүд хүртэл байдаг. Та нар танихгүй учраас хизээч тэднэртэй юм ярьдгүй, хизээч тэдэн рүү дайрдгүй, хизээч тэднэрээс хариуцлага, үүрэг, ухамсар, ёс зүй хариуцлага нэхдэггүй. Харин би яасан? Энэ парламентод ороод хүүхдээ охиноо төрүүлэх тэр орой хүртэл би энэ парламентод сууж та нарын дуу хоолой чадхаараа болсон. Би энэ бүхнийг мэдгүй чадахгүй надад зүйл зөндөө байгаа ч гэсэн би өөрийнхөө сэтгэл зүрх мэдлэг надад байгаа тэр хүрж байгаа чиний чадлаараа би олон нийтийн дуу хоолой болж явж ирсэн. Олон нийтийн үг, санаа бодлыг илэрхийлсэн. Энэ дотор болж байгаа буруу булхай, хувхай, бузар хулгайнуудыг би та бүхэнд илчилж чадхаараа мэдсэн юмнасаа хэлж байгаа. Гэтэл өнөөдөр над руу яас их дайрдаг юм бэ? Энэ бол Монголын өмнөл гэд би дахин хэлчихье. Өнөөдөр бодит бус маш олон хүмүүс над руу дайршин. Гэхдээ энэний цаана намайг хатуу дэмждэг, намайг ойлгодог, намайг хайрладаг, намайг хүндэлдэг, хөшин залуу, эрэгтэй эмэгтэй, хүнлэг, ёс суртахуунтай нөхцөл байдлыг ойлгодог, тийм ээ, ухаалаг хүмүүс зөндөө олон байгаад би чин сэтгэлээсээ талархаж байна. Би Монголын ард түмнийг тэнэг мал гээгүй. Энийг үдсэн хэн ч ойлгоно. Харин би өөрсдөөс нь өдөр бүр хулгайлж байгаа. Өөрсдийг нь өөрсдийнхөө үнэнч болгоод дөрлөөд энэ хэлэх оюун санаа, бичих гарыг нь хүртэл боолоо болгоод тролло болгоцсон хүмүүст би имийнж байгаа. Тийм учраас би тэднэрт харамсаж тэднийг малаар нь дуудсан би дахиж дуудана. Би хинээс ч уучлахгүй байхгүй. Би уучлалгүй юу ч хийгээгүй. Хинч надаар буруу зүйл хийгээгүй төлөө уучлал гуйлгаж чадахгүй. Хууль ёс зүйч тэр. Би энийг дахин хэлмээр байна. Би худлаа ярьсан юм уу? Би үннийг хэлснийхаа төлөө яагаад уучлахгүй байх вэ? Хинч үннийг хэлдэггүй болцсон. Үннийг хэлдэг хүн цөөхөн болцсон. Үннийг хэлсэн хүн гадны нөлөөгүй чимээгүй алга болдог. Үннийг хэлсэн хүн зүгээр чимээгүй уусаад алга болдог. Эсвэл үхдэг. Энэ цаг үед би үннийг хэлхээс айж ичгүй байна. Надад ийм зоригийг нэгэнт заяатсан бол би энэ зоригаа ашигласаар байгаа л бодол үхэх баг. Өнөөдөр зөвхөн орон гэрт минь хулгай дайраа зогсоогүй. Үр хүүхэд мант зэрэгцээд өвдөж хавдлаа. Төргнээр имлэг хамлагт хөвтлээ. Баргийн эмэгтэй хүний бас нэх инээгээд туулахааргүй нөхцөл байдалд би харин ч тэсвэр хатуужтай сэтгэлийн хаттай байгаа гэж би өөрийгөө бодож байгаа. Энэ үед хүнд цаг үед гэр бүл минь, найз нөхөд минь, үр хүүхэд минь, хайны жил минь бүх хүмүүс миний өмг төшиг болж байгаа учраас би ингээд энийгээ сууж байна. Та
бүхэн ганц уцаа алдахад хүнийг яаж хараадаг вүлээ? Ганц юмаа алга болгохоор яаж халгалдаг вүлээ? Би тэгтээ харамсахгүй байна. Харин ч энэ бүр намайг өшөө бүр хүчтэй болгох, өшөө бүр чангарах, өшөө бүр илүү одоо тийм ээ хатуужилтай болох ийм одоо том сорилт байна гэж би харж байна. Тэгээ би дахин хэлье. Би хэний ч өмнө ямар ч хуулийн өмнө буруу зүйл хийгээгүй. Би ёс зүйн одоо талаар яригдах ямар ч асуудал тариагүй. Өнгөрсөн хугацаанд намайг ёс зүйн одоо дид хороогоор орж исэн гэсэн. Би тэр үед ёстой хөрхийн минь юм мэдгүй дээ. За яшоо тэгээ уушлахгүй ч тийвсэн болгоё гэд би тэрийг хүлээн зөвшөөрч исэн. Хуулийн хүрээнд тэр ямар ч одоо тийм хариуцлага хүлээхээргүй тийм асуудалд намайг дахиад олон нийтээрээ бүлийдж жагаад би за гэж хүлээн зөвшөөрөл ингээ өнгөрсөн. Одоо бол би тийхгүй. Би ёс зүйн ямар ч хэм хэмжээг алдаагүй, ёс зүйн ямар ч доголдол гаргаагүй. Харин над руу троллуудыг бол би тоохгүй. Харин би үнэхээр өөрийнхөө одоо нэр нүрээрээ намайг доромжилж байгаа хүмүүстэй би хариуцлага тооцно. Би эргээгээд тэр хүмүүст би гомдол гаргана. Яхаараа Монгол улсаас өргөмжит консул болж тийм ээ энэ их одоо шаштар нэр хүнд сэтрийг зээш. Одоо ингээд та бүхэн харах юм бол маш олон троллууд над руу хэдэн сая троллуудаа ноцуулж байгаа. Би болоод миний ажлын албаныхан троллуудыг өөрөө одоо блоклож амжихгүй байгаа. Тим их троллууд над руу явуулж байна. Яагаад гэвэл миний дуу хоолой хэдэн сая троллуудаас нь илүү хүчтэй учраас. Харин та бүхэн над руу энэ эрх мэдлэн эрх ашигн хүндэгдэж байгаа хүмүүс над руу үе олон троллуудаа явуулахынхаа хэрээр намайг ямар их хүчтэй болохыг улам сайн мэдрүүлж байна. Тийм учраас би хаврын чуулганд бүр үхтлээ чаг хийнэ. Би хаврын чуулганд элбэг дөржгаа шиг гутлаа тослоо зангиагаа зүгээд гэдэг шиг дээлээ өмсөд яваад очино. Үг хэлнэ, арт түмнөө төлөөлнө, арт түмний мэдгүй байгаа зүйлийг хэлнэ. Арт түмнийхээ эрх ашигын төлөө ажиллана. Хинээс ч айж ичгүйгээр би үгээ хэлнэ. Миний цээжин дотор л урсж байгаа оюун бодолд минь байгаа тэр бүх үгнүүдийг би хэлнэ. Харин ч надад бяр чадал, хүч зориг надад амтагдж байна. Бүр маш их баярлж байна би. Би урд хожид байгаагүй их хүч чадлыг өөрөө өөртөө мэдэрж байна. Та бүхэн намайг ийм хүчтэй болгож байна. Маш их баярлалаа. Троллуудыг би үргэлж би хариуг нь барина. Троллууд нь над руу дайраг. Та нар 10 сая, 20 сая, 30 сая троллдод ч миний нэг үгнээс ч тэнцэхгүй тийм хүчгүй сулгүй. Та нарын эрх мэдэлтэй хідэн тэр бомыг атгах байгаа хүмүүс надаас айж байна. Ганцхан надаас ойлгож гин үү? Та нар тийм л хүчгүй. Миний ганцхан хэлэх үг ямар амар хүчтэй болохыг та нар хаврын чуулганаас харна. Би хинээс ч уучлахгүй. Хүч, бяр чадал, чин зүрх зориг маань надад амтагдж байна. Та нар энийг надад мэдрүүллээ. Маш их баярлалаа. Ийм л байна.